брендийн TCM 6482B загварын 4 ширэмтэй керамик тавцан плетиний ажиллагааны зааврыг танилцуулъя. Хэрвээ та тавцан плетиний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах болон захиалга өгөхийг хүсвэл тайлбар хэсэгт байрлах линкээр орно. Тавцан плетгийг ашиглахын өмнө сав баглаа бодлыг нь бүрэн авч даалтан очиж байгаа вилкийг нь 25 ампераас дээш гүйдэлтэй даацыг вилкээр солих шаардлагатайг анхаарна. Тавцан плетгийг тогон залгах үед дохио дуугарч удирдлагын индикатор гэрлүүд 1 секунд асаад унтарна. Тавцан плетийг ажилуулахдаа эхлээд асаах унтраах товчон дээр нь дарж ширмээ сонгоно. Ингээд сонгогдсон ширмний халалт нь автоматар 5 дугаар түвшнөөс эхэлнэ. Энэхүү тавцан плетийн 1-9 хүртэлх түвшинд халалтын хүчийг нь тохируулж болно. Та халалтыг нь ихсэхийн тулд слайдер удирдлагаараа зүүнээс баруун тийш, багасгах тохиолдолд баруунаас зүүн тийш бүүлгэнэ. Харин хялбараар ашиглахыг хүсвэл 0-9 хүртэлх тэмдэглэгийг ашиглаж болох бөгөөд таны тохируулсан халалтын түвшин ширмний индикатор цонхонд харагдана. Тавцан плетийн зүүн доод болон баруун дээд ширмнүүд тэлж халдаг. Энэхүү ширмнүүдийг ажилуулахын тулд эхлээд ширмээ сонгоод дараа нь удирдлагын дээр байрлах тэлэг тэмдэглэгийн дээр дарж тэлэлтийг нь идэвхжүүлэх бөгөөд тэлэлт идэвхжсэн үед ширмний индикатор цонхонд 2 болон 3 хөндлөн зураас харагдана. Харин та тэлэлтийг нь унтраахдаа тэлэг тэмдэглэгийн дээр 1 удаа дарна. Тухайн ширмийг унтраах үед халуун байгааг илтгэх H үсэг гарах бөгөөд ширэм хөрж температур буурсны дараа H үсэг нь арилна. Хэрвээ та плетгээ дахин ажилуулах шаардлага гарвал халуун ширмээ ашиглан эрчим хүчээ хэмнээрэй. Энэхүү тавцан плетх нь 1-99 минутын таймертай бөгөөд таймерыг идэвхжүүлэхдээ эхлээд ширмээ сонгоод цагны тэмдэглэгийн дээр дарахад цаг автоматар 10 минутаас эхлэх бөгөөд цагны тэмдэглэгийн дээрээ дахин дарж нэмэх хасах тэмдэглэгээгээрээ өөрийнхөө хүссэн цагаа тохируулах боломжтой. Таймерыг та хэд хэдэн ширмэн дээр зэрэг идэвхжүүлэх боломжтой бөгөөд дараагийн ширмэнд таймер тохируулахдаа өмнөх үйлдэлээ давтна уу? Таймер тохируулсан ширмний халалтын түвшний баруун доод талд нь цэгэн гэрэл асарч харагдах бол тохируулсан хугацаа дуусны дараа харгалзах ширмэ унтарч 30 секундын турш дохио дуугарна. Энэ үед таймер тохируулаагүй болон таймерын хугацаа дуусаагүй ширмний ажиллагаа хэвийн үргэлжлэхийг анхаарна. Ажиллагааны үед сонгогдсон ширмний таймер өөрчлөгдөө та нэмэх хасах тэмдэглэгийн дээр зэрэг дараад шинээр таймераа өгч тохируулсны дараа баталгаажуулна. Ингэснээр таны өмнө нь тохируулсан таймер туслагдаж шинээр оруулсан цагийн дагуу тавцан плетиг маань ажиллагаанд хэвийн үргэлжлэх болно. Тавцан плетийн хүүхдээс хамгаалах түвшийг идэвхжүүлэхдээ та цоошны тэмдэглэгийн дээр нь удаан 3 секунд дарах бөгөөд хүүхдэд хамгаалах түвжээ идэвхжсэн тохиолдолд асаах унтраах товчлуурнаас бусад бүх товчлуур идэвхгүй болно. Түвжээг унтрахдаа та дахин цоошны тэмдэглэгийн дээр 3 секундын турш удаан дарж идэвхгүй болгоорой. Энэхүү тавцан плетх нь керамик учраас сав голгүй бөгөөд та хавтгай ёроолтой ширмний диаметртэй ижил хэмжээтэй савыг сонгон хэрэглээрэй. Хэрэглэгч танд Coleman брендийн TCM 6482B загварын 4 ширэмтэй керамик тавцан плетиний ажиллагааны заавар танилцууллаа.